Эрхэм хүндэт иргэдээ, Улсын их хурлын эрхэм гишүүдээ, 2017 оны хаврын ээлжид чуулган өндөрлөж байна. Энэ чуулган ажлын 55 өдөр үргэлжилж, бие даасан 18 хуульд өөрчлөлт оруулах 113 өөрчлөлт, зээлийн хэлэлцээр сойрхон батлах тухай 9 хууль, 30 тогтоол хэлэлцэж баталсан байна. Та бидний хэлсэн шийдвэрлсэн асуудлууд бодлогын арга хэмжээний нааштай үр дүн эхнээсээ гарч эхэлж байна гэж хэлж болохоор байна. Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд 2012 оноос хойш тасралтгүй унаж байсан бол 2017 оны эхний улирал 4.2%-аар өслөө. 2016 оны 1-р улиралтай харьцуулахад 29 мянган иргэн ажилтай орлоготой болж, ажилгүйдлийн түвшин 2.5%-аар буурсан байна. Уул уурхай бүтээгдэхүүний экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 42%-аар өсөж, гадаад худалдааны ашиг оны эхний 5 сард 1 тэрбум Америк долларт хүрсэн байна. Төгрөгийн ам доллартай харьцах ханш 2016 оны 11-р сард 2600 төгрөгт хүрч байсныг 2350 орчим төгрөгт хүртэл бууруулж чадлаа. Нэгдсэн төсвийн орлого 2016 оны 11-р сараас хойш сар дараалан биелэж, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2017 оны эхний 5 сарын байдлаар 2.6 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 27.9%-аар буюу 581.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, орлогын төлөвлөгөө 3.1%-аар давж биелсэн байна. Өнгөрсөн оны мөн үед 30 сая Америк доллараар хэмжигдэж байсан гадаадын хөрөнгө оруулалт 130 сая Америк долларт хүрч 4.3 дахин нэмэгдсэн байна. 2016 оны 5 дугаар сард 877 тэрбум төгрөгт хүрч байсан төсвийн алдагдал 2 дахин буурч, 2017 оны 5 дугаар сарын байдлаар 412 тэрбум төгрөг болсон байна. Улсын их хурлаас хаврын чуулганы эхэнд төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулж, орлогын доктортой их усүр бий болгох, төсвийн сахилга хариуцлагыг чангадахан, зарлагын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр 2017 оны улсын төсөвт тодтголыг хийсэн. Нааштай эдгээр өөрчлөлт олон улсын валютын сантай өргөдсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбон манай түншүүдийн итгэл сэргсэнтэй холбоотой байгаа юм а. Ингэж хөгжлийн салхи зөв эргэж байгаа нь улс орон ард түмнийхээ эрх ашгийг энэ тэргүүнд тавьж, төр засгийн доктортой байдлыг ханган зөв бодлогыг тууштай хэрэгжүүлж, ард олон бизнес эрхлэгчдийн дэмжлэгийг авч ажиллахын төлөө хичээн зүтгэсний үр дүн юм а. Та бид энэ ирчээ солруулж хэрхэвч болохгүй. Эдийн засагт ногоон гэрэл аслаа, уналтыг зогсоож чадлаа гэж тайвшралгүй, төсвийн сахилгыг чангатгаж, хэмнэлтийн горимыг тууштай барьж, ажиллах нь засгийн газар, төсвийн бүх шатны захирагч нарын өдөр тутмын алтан дүрм байх ёстой. Үрэлгэн байдал, буруу бодлогоос үүдсэн хохирол арилаагүйг бизнес эрхлэгчид болон ард иргэдэд эрдэг дарамт эрс багасаагүй гэдэг шүүмжлэл хэвээр байгааг онцгой анхаарах ёстой байна. Цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, уул уурхайн салбарын үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, бусад салбаруудын өсөлтийг дэмжих, өгөөжийг нь өргөх гэр эргэн бүрт хүртээх шаардлагатай байна. Хаврын чуулганаар хүү багтай, урт хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийн хөтөлбөр, хөнгөлтэй зээлийн хэд хэдэн хэлэлцээрийг батлах буюу нэмэлт өөрчлөлтийг оруулсныг та бид санаж байгаа. Тухайлбал Монгол Улсын засгийн газар, Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд 25 сая Америк долларын хөнгөлтэй зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд зарцуулахаар болсон. Төслийн хүрээнд эх 4 жилд 128.8 мянган иргэнийг доктортой ажлын байранд зуучилж, жил бүр 10 мянган хүнийг сургалт, зээлд хамруулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон.
Мөн Багнуур зүүн өмнөд үсгийн цахилгаан түгээх сүлжээ, Эрдэнэ тулганы цахилгаан түгээх сүлжээ, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компани шугам сүлжээ дэд станцуудыг 42 сая Америк доллараар өргөтгөн шинчилж, баруун бүст 10 мегаваттын нарны цахилгаан станц барихаар шийдвэрлэлээ. Монгол Улсын засгийн газар бүгд найрамд Хятад улсын экспорт импорт банкны хооронд 1 тэрбум Америк долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийг сойрхон батлаж, Гачууртын улзуураас Налах Чойрын улзуур хүртэл 20.9 км автозамын өргөтгөл шинжилэл. Улаанбаатар Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинжилэл зэрэг төслүүдийг санхүүжүүлэхээр болсон. Бүгд найрамдах Энэтхэг улсын экспорт импорт банкнаас авах 1 тэрбум Америк долларын хөнгөлөлтөө зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлсэн. Мөн бэлчээрийн ашиглалт, хяналт үнэлгээг сайжруулах, хөдөө аж ахуйн түүхийн эдийн үнийг нэмэгдүүлэх, малчдын болон эмэгтэйчүүд давамгайлсан бүлэг хоршоодод санхүүгийн ба санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх, тэднийг үйлдвэрлэгчтэй холбох, зах зээлээ өргөжүүлэхэд зориулж хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас 9 сая Америк доллартай тэнцэх хэмжээний нэмэлт санхүүжилт авах шийдвэрийг гаргасан. Түүнчлэн энэ чуулганаар бид иргэдийнхээ нийгмийн хамгаалал, хүний хөгжлийг дэмжсэн хэд хэдэн чухал шийдвэрийг гаргасан. Улсад 30 жил ажилласан эмэгтэйчүүд, 35 жил ажилласан эрэгтэйчүүд өөрөө хүсвэл тэтгэврт гардаг байх. Ажил олгогчийн санаачилгаар шахаж тэтгэврт гаргадгийг болиулж 65 нас хүртлээр ажиллах эрхтэй байхаар хуульчилсан. Ээжүүд цалинтай болсон. Тэд жирэмсний 5 сартаагаас амаржих хүртлээр амарцсны дараа хүүхдээ 3 нас хүртэл сар бүр тэтгэмж авч болохоор хуульчлагдлаа. Түүнчлэн ихэр хүүхэд төрүүлсэн эхэд нэг удаагийн 0-18 насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өргөх толгойлсон их эцэгт улирлбар тэтгэмж авах боломжийг бүрдүүлсэн. Монгол улсын хүн амын 35 гаруй хувийг эзэлдэг залуучууд маань түүхэндээ анх удаа бие даасан хуультай боллоо. Энэ хуулиар залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулах шийдвэр гарсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг 2018 оноос амжиргааны доод түвшний хэмжээнд хүргэх, улсын төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхдийг дэмжих зардлын ангиллыг шинээр нэмж тусгах шийдвэр гаргалаа. Тусгай сургуульд ажиллаж байгаа багш ажилтнуудын цалингийн нэмэгдлийг шинжилэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамруулан ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх, ажилласан жил ур чадвар гүйцэтгэлтэй нь уялдуулан багш ажилтнуудын цалин урамшууллын шин тогтолцоо бий болгохыг засгийн газарт даалгасан. Хувь хүний орлогын албан татвар төлөгч жилд 84 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг байсныг 2018 онд 120, 2019 онд 160, 2020 онд 200, 2021 онд 240 мянган төгрөгт хүргэнэ. Эдийн засгийн нааштай эргэлт нь 2017 он гарснаас хойш хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгох, мөн цаашид бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгож, эдийн засгийн бодит орлогоос эргэн өрх хүртээхээр болж байна. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд тэгш олгох шийдвэрийг ардчилсан нам эсэргүүцэж байгаа нь буруу юм а. Миний бие хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, нэмэгдүүлэх 2 ч удаагийн шийдвэр гаргаж байсан хүний хувьд эдийн засаг яаж ч хүндэрсэн хүүхдийн мөнгийг хасдаггүй, хүүхдийн мөнгө олгох шийдвэрт өөрчлөлт оруулдаггүй, тогтвортой эрх зүйн орчин бий болгох ёстой гэж үзэж байна. Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг 100% төрийн мэдэлд авч, тус үйлдвэрийн хувьцаанаас нийт 3 сая гаруй иргэддээ эзэмшүүлэх түүхэн шийдвэр гаргалаа. Эдгээр нь та бидний иргэнээ дээдэлсэн, нийгмийг төлөвшүүлэх, эх орноо өөд татах эрхэм дээд зорилгыг хэрэгжүүлэх эхний алхмууд юм а. Төр иргэндээ ээлтэй байх учиртай. Иргэндээ ээлтэй төрөл тэднээс дэмжлэг авч чадах юм а. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг энэ чуулганаар хэлэлцэн батлах байсан боловч их хурлын цөөнхийн бүлэг завсарлага авснаар эцэслэн батлаж чадлагүй хойшиллоо. Багшид ажлын үр дүнгээр нь цалингийн урамшуулал олгох, мэргэжлийн зэргийг хугацаанаас нь өмнө нэмэх, ачаалал ихтэй сургууль цэцэрлэгийн багшид 5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэх 1 удаагийн урамшуулал олгох,
багш нарыг ипотекийн зээлд хөнгөлөлтөө нөхцлөөр хамруулах, ерөнхий боловсролын сургуулийн 1-2 дугаар ангид туслах багш ажилуулах, багш нарыг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үн төлбөргүй хамруулах зэрэг зохицуулалт энэ хуульд багтсан байсан юм а. Миний бие багшаа дээдлэн хөгжүүлж, чанартай боловсролын тогтолцоо бүрдүүлж байж, бид эрдэм чадалтай иргэн оюун суурилсан нийгмийг зохицлоож чадна гэж бат итгэдэг учраас уг хуулийг батлаж мөрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Эрхэм гишүүдээ, улсын их хурлын ээлжид чуулганы хугацаанд бурууд хатуу зөв зөөлөн байх зарчмыг баримталж ажилласан. Засгийн эрх барьж буй намын нэр дор бурууг хаацайлж, сахилах хариуцлагыг хөсөрдүүлж болохгүй. Төрийн эрх барилцаж байгаа цөөнх сөрөг хүчин нэрээр наана нийгмийн багтай, цаана зэх төрийн төлөө зоригтой бүхнийг сөрж, нийгэмд ташаа ойлголт түгээж, бодлого шийдвэрийг гацааж, эх орныхоо эрх ашгийг сөрж ажилдаг байж таарахгүй. Бүх шатанд хуулиар тогтоосон хариуцлагын хэмжээ хязгаар яв цав үйлчлэх ёстой. Монгол банкны 2012-оос 2016 оны үйл ажиллагаанд улсын их хурлын ажлын хэсэг шалгалт хийсэн. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж урвуулан ашигласан байж болзошгүй этгээдийг эрх үхий байгууллагаар шалгуулах шийдвэрийг улсын их хурл гаргасан. Одоо гагцхүү хуулийн байгууллагын шударга шийдвэрийг хүлээж байна. Ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39 мянга гаруй албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд офшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглолоо. Хоргийг зөрчсөн үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг ажлаас нь халах, төрийн албан дахин ажилуулахгүй байх хүртэл арга хэмжээ авахар хуульчилсан. Төр засгийн аливаа асуудалд хариуцлага ярихаар эсэргүүцдэг, хууль шүүхийн байгууллагад очихлоор замхардаг байж хэрхэвч таарахгүй юм а. Биднээс иргэд цалин тэтгэврийг нэм гэхээс илүү хичнээн жил шударга ёсыг хүсэж хариуцлага тооцохыг нэхэж байх ёстой юм бэ. Хөгжлийн банкнд хийсэн шалгалтын мөрөөр хариуцлага хүлээлгэх асуудал гацаанд орсныг, Монгол банкны эрх бүхий албан тушаалтны хууль завхруулсан дураар дургсан үйлдэлийг яах ёстой болж байна. Замхархал юм бол завхрал болно гэж би бодож байна. Энэ мэт байдал нь нэгдүгээрт улсын хурал ерөнхийлөгч, засгийн газар нэг зүг тарж нэгдмэл бодлоготой байх нь зайлшгүй. Хоёрдугаарт шүүгч хуулийн байгууллагад шударга хараа тусаар ажиллах, үндсэн хуулиар олгогдсон эрх дарахыг нээж өгөх нь нэн чухал болсныг харуулж байна. Төр засгийн бодлого шийдвэрийг мушгин гуйвуулах, гүтгэн харлуулах, иргэдийг хууль бус үйл ажиллагаанд урайлан турхирах үзэгдэл сүүлийн үед илт идэвхтэй болж байна. Ийм байдал үргэлжлэх тусам Монголын мань хувь заяа гомдно. Бид эвдрэл хагарал бус эв нэгдэл хэрэгтэй байгаа гэдгийг бүх талдаа ойлгож байгаа. Болж үтэхгүй юм байгаа бол хамтарч суугаад ил тод ярилцаж, зөвшөлдсөж ойлголцдог болж занших нь эх орны минь ирээдүйн хоочид хэрэгтэй юм а. Хямралыг даван туулж, эдийн засгаас сэргээх, иргэдийнхэн амжиргааг өөд татах улмаар хөгжил дэвшилт хүрэх нь та бидний эрхэм зорилго, дээд эрх ашиг яахын аргагүй мó. Зорилгоосоо буцах шалтгаан олон, харин зорилгод хүрэх зам нэг л байдаг гэсэн мэргэн үг бий. Бидэнд хямралыг давж хөгжлийг авчрахаас өөр зорилго байхгүй. Энэ зорилгод хүрэх ганц зөв зам нь эв нэгдэл зөв бодлого юм а. Нийгмийн хийгээд нийтийн сайн сайхны төлөөх энэ замыг хазайлгах эрх бидэнд үгүй. Иймийн тулд Монголын төр төвшин чин шударга ёс жудагтай байх ёстой. Эрхэм гишүүдээ, Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулж, эрдэмтэн судлаачид намуудын төлөөлөл бүхий ажлын хэсгээс Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан. Төслийг ард нийтээр хэлэлцүүлж, саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох байгууллага хамт олон эрдэмтэн судлаачдын саналыг авах шийдвэрийг улсын их хурлаас гаргасан байгаа.
Шийдвэрийн үр дүн иргэд олон нийтийн оролцооноос хамаарах тул та бүхэн чуулганы чөлөөт цагаар энэ асуудалд онцгой анхаарч ажиллаарай. Та бүхэнд болон Монголынхон нийт иргэддээ тулгар төр байгуулагдсны 2226, Их Монгол улс байгуулагдсны 811, Ардын хувьсгалын 96 жилийн үндэсний их баяр наадмын халуун мэндийг дэвшүүлье. Дэлхийд тод Монгол наадамдаа дэлгэр цэнгэлтэй амгалан сайхан наадаарай. Монгол улсын их хурлын 2017 оны хаврын ээлжид чуулган өндөрснийг мэдэгдэе.